Америк нэгдсэн улс Иран улс руу дайрвал бүс нутгийн хэмжээний дайн дэгдэн гэлээ. Хятад улсын эрх баригчид юаныг олон улсын гадаад валютын үндсэн мөнгөнд тэмдэгт олгохыг зорж байна. Дональд Трамп бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байна. Унгар улсад үндэсний ассамблеийн гишүүн Янош Лазарын эсрэг иргэд жигсаал хэллээ. Арамдраг үзэгчтэй Цэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг өргөх болно. За Иран улсын дээд удирдагч Айтолла Али Хаменей Америк нэгдсэн улс Ираны ойролцоо бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Америкчууд дайн эхлүүлбэл энэ удаад бүс нутгийн хэмжээний дайн дэгднэ гэж анхааруулсан байна. Түүний энэхүү анхааруулсныг Тасны агентлаг иш татан мэдээлсэн байгаа юм. За үүний өмнө ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хилэлцээ явагдаж байгаа хүлээн зөвшөөрөхөц үр дүн гарна гэж найдаж байгаа гэдгийг илэрхийлж байсан. Үүнтэй зэрэгцэн Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Техраны цөмийн хөтөлбөрийн талаар хилэлцээрт хүрч чадах хэсэг тухай асуудлаар байр сууриа хэлэхдээ Америк нэгдсэн улстай хилэлцээрт хүрч чадах түнш улс гэх итгэлээ алдсан гэдгийг хэлсэн байна. Тиймээс бүс нутгийн улс орнуудаас дундыг баримтаж чадхаар зуршлах хүсэлтэй байгаа орнуудын оролцоотойгоор хилэлцээрт хүрч болохыг үгүйсгэж байна. Үндсэндээ бол талууд дипломат яриа хилэлцээрт бэлэн гэхдээ хэрэг биштэл асуудлыг хүчээр шийдвэрлэх гэсэн билээ гэдгээ хин хин илэрхийлж байгаа юм. Дональд Трамп Ираны цөмийн зорилго болон засгийн газрын эсрэг жагсаалыг хүчээр дарах үеийн хүний аим хохирсон үйл явдлуудын дараа Иран улсад цэргийн байдлаар оролцохоор замналхийлж байсан. Сүүлийн үед Ираны ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал Америк нэгдсэн улс USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө бүс нутагт илгээсэн гэдгээ өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Америк нэгдсэн улсын төв командлал ойролт орнод цэргийн бэлтгэл сургуулилт явуулж байгаа гэдгээ зарлах үед баталж хэлсэн. Байдал хүндэрч үнэхээр талуудын хооронд мөрөлдөөн дэгдлээ гэхэд олон гэмгэн үний амнаас эрүүл мэнд хохирох нь бол мэдээж. Үүн дээр нэмээд дэлхийн худалдааны аюулгүй байдлаас яригдана. Тухайлбал дэлхийн хамгийн чухал усан замуудын нэг эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарцуулах Ормосын хоолоогоор дэлхийд дахинд худалдаалагдаж байгаа нефтийн ойролцоогоор 5/1 дамждаг байна. Иран улс өмнө нь халдлагад өртөх юм бол уг хоолойг хаана гэдгийг анхааруулж байсан удаатай. Цөмийн хөтөлбөрийн хилэлцээрийн явцын тухайд өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Дональд Трамп Иран улс Америк нэгдсэн улсын цэргийн арга хэмжээнээс зайлсхийхийг хүсэж байгаа бол хоёр зүйлийг хийх ёстой гэж шаардсан. Нэгдүгээр цөмийн зэвсэггүй байх, хоёрдугаарт жагсагчдыг хөнөөхөд зогсоох. Эдгээр шаардлагууд дээр Ираны эрх баригчдын байр суурийг харвал юун түрүүнд цөмийн хөтөлбөр нь иргэний зориулттай, хоёрдугаарт энэ сард улс даяар газар авсан жагсаалыг террористүүд өдүүлсэн, хууль сахиулах хүчнийхэн албан хаагчид руу хүч хэрэглэн дайрсан учраас зохих ёсны, хууль ёсны арга хэмжээг авсан гэж тайлбарлаж байгаа. Мөн амиа алдагчдын тог 3000 гаруй гэж мэдээлж байгаа. Гэхдээ Америк нэгдсэн улсад төвтэй Human Rights Activist гэх мэдээллийн агентлагийн байгууллагаас хэлж байгаагаар 12 дугаар сарын сүүлчээс эхэлсэн энэхүү эмх замраагүй байдал жагсаалын үеэр 6300 гаруй хүн амиа алдсан гэдгийг баталгаажуулсан. Гэхдээ бодит байдал дээр үүнээс хав илүү олон хүн амиа өвдсөн байж болзошгүйг анхааруулж байгаа. Мөн Норвеги улсад төвтэй Iran Human Rights байгууллага эцсийн хохирогчдын тог 25000-аас давсан байж болзошгүйг анхааруулж байгаа юм. Дараагийн мэдээ. Хятад улсын дарга Ши Жинпинг юаныг дэлхийн нөөц валютын статус хүргэхийг зорж байна. Өнгөрсөн 7 хоногийн бям гарагт эрх баригч коммунист намын сэтгүүл болох Цюшид нийтлэгдсэн ийм тайлбарт Хятадын дарга Ши Жинпинг олон улсын худалдаа хөрөнгө оруулалт гадаад валютын зах зээлд өргөн ашиглагддаг. Мөн нөөц валютын статуст хүргэх чадвартай хүчирхэг валют бий болох шаардлагатай байна гэж хэлсэн байна. Хятадын эрх баригчид юаныг олон улсын түвшинд илүү өргөн ашигладаг болох зорилтыг удаан хугацаанд бол дэмсээр ирсэн. Зарим энэ удаагийн мэдээлэл нь урд өмнөхөөс илүү тодорхой хурц байснаас гадна үүнийг биелүүлэхийн тулд Бээжин юу хийх шаардлагатайг мөн хамтан тодорхойлсон гэдгээр онцлог байна. Үүнд харах юм бол мөнгөний бодлогыг үр дүндээ удирдах чадвартай хүчирхэг төв банк, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллагууд,
Дэлхийн капиталыг татаж дэлхийн үнийн тогтцод нөлөөлөх чадвартай олон улсын санхүүгийн төвүүдийг байгуулах шаардлагатай гэж Ши Жинпин бичсэн байна. Гэхдээ эдгээр нийтлэн Ши Жинпин 2024 онд бүс нутгийн өндөр түвшний албан тушаалтнуудад хандаж хийсэн илтгэлээс иш авсан хэсэг байгаа. Энэхүү илтгэл нь бям гарагийг хүртэл олон нийтэд ил болоогүйсэн. Харин ийхүү ил болсон үе нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал ихээхэн нэмэгдэж байгаа ийм докторгүй үедээ давхцаж байгаа юм. Тухайлбал алтны оронд олон улсын нөөц валют болсон гэгддэг $10 ханшийг удирдах байгаа Америк нэгдсэн улсын төв банк буюу холбооны нөөцийн сан Дональд Трампын шахалтын улмаас удирдлагын солигдож маадгүй байна. Нэмээд олон улсын геополитикийн нөхцөл байдал маш хурцдмал. Мөн Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдлийн улмаас олон улсын худалдаа тун докторгүй байна. $10 ханш гэсэн унаж байгаатай холбогдуулан олон улсын төв банкуд долларын хөрөнгийн эзэмшлээ иргэн нэг харахад хүрч байгаа юм. Юан нь 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний халдлага давталгааг эхлүүлсэн цагаас хойш олон улсын худалдааг санхүүжүүлэхэд хамгийн их ашиглагддаг валютуудын жагсаалтанд дэлхийд 2 дугаарт ордог болсон. Гэхдээ албан ёсны нөөцөд эзлэх байр суурь өөрөг нь бага хэвээр байгаа. Олон улсын валютын сангийн тооцоололоор 2025 оны 3 дугаар улирлын байдлаар дэлхийн нөөцийн 57 орчим хувийг доллар бүрдүүлж байгаа. Гэхдээ энэ нь 2000 онд 71% байснаас эрс буурсан үзүүлэлт. Еврогийн тухайд ойролцоогоор 20%-ийг эзэлж байгаа юм байна. Харин юан ердөө 193%-тайгаар 6 дугаар байранд жигсэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар юаныг дэлхийн хөрөнгө оруулагчид болон төв банкуд илүү ихээр эзэмшдэг болохын тулд хөрөнгийн дансыг нээлттэй болгох, бүрэн чөлөөтэй хөрөх чадвартай болох ийм алхмууд хийгдэх шаардлагатай байгаа юм. Хятадын худалдааны түншүүч гэсэн юаныг ханшийг нь чангаруулахыг Бээжинд уриалсаар ирсэн. Учир нь юаныг бодит үнээс нь доогуур үнэлэгдсэн гэж шинжээчид үздэг байна. Үүнийх нь бол бас Хятадын экспорт хямд болж өнгөрсөн онд худалдааны илүүдэл нь 1.2 их найд юан $10 хүрч дээд хэмжээндээ хүрсэн үүнтэй холбоотой байж болохоор. Тэгвэл энэ таамаглалыг Бээжингийн зүгээс олж нуцааж байгаа. Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч Зоу Лан өнгөрсөн сард Хятад улс худалдааны давуу байдал олж авахын тулд юаныг сулруулах зорилго огт байхгүй гэж тайлбар өгсөн байгаа юм. Дараагийн мэдээ Америк нэгдсэн улсад болж байгаа олон нийтийн анхаарлыг татсан нэг мэдээ нь Джеффри Эпштейн мөн Дональд Трамптай холбоотой. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Джеффри Эпштейний бэлгийн мөлжлөг бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн сүлжээтэй холбоотой баримтын дараагийн хэсгийг олон нийтэд дэлгэсэн байна. Үүнд Дональд Трампын дэр хэдэн мянгаар хэмжигдэхүйц хэмжээнд дурдгдсан байна гэсэн мэдээлэл байна. Тодорхойлох юм бол дэлгэсэн баримт нь 3 сая гаруй баримт бичиг, 2000 гаруй дүрс бичлэг, 180,000 гаруй зураг багтсан юм байна. Мөн энэ удаагийн дэлгэсэн баримтуудад улс төрийн нөлөө бүхий маш олон хүмүүсийн нэр багтсан байна. Ерхий прокурорын орлогч Тодд Бланш хэлж байгаагаар хатас тэргүүдтэй танилцсан нотлох баримтад орсон зургууд нүд талтармаар холбогдсон нөлөө бүхий олонний танил хүмүүсийн дунд одоогийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп багтсан талаар хэлсэн байна. Гэхдээ нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр хэргийг архин шинээр нээх бол боломжгүй. Зарим нэрээ нууцлж дамжуулан өгсөн баттай бус мэдээллүүдийг нотлох баримтад тооцоход хүндрэлтэй байна. Сэжигтнүүдийг яллах боломжгүй гэсэн үг. Хууль зүйн яамнаас олон нийтэд дэлгэсэн зарим мэдээллийг худлаа гэж үзэж байгаа. Үүнд 2020 оны сонгуулийн өмнөх үеийн нотлох баримт гэгдэж ирсэн мэдээллүүд улс төрийн шинжтэй худал гүтгэлгээ гэсэн тайлбарыг хууль зүйн яамнаас өгч байгаа юм. Дональд Трампын тухайд нэр дурддагдсан шинээр нийтлэгдсэн материалуудад түүний нэр ерөнхийлөгчийн нэр хэдэн мянган удаа давтагдсан байна. Эдгээрт Эпштейн болон бусад хүмүүс Дональд Трампын талаарх мэдээ нийтлэлийг хоорондоо хуваалцсан, түүний бодлого, улс төрийн байр суурийг хэлэлцсэн, түүний болон гэр бүлийнхэн талаар хов жив ярилцсан ийм захим загтлууд багтсан юм байна. Гэхдээ дэлгэсэн баримтуудаас тэдний буюу Эпштейн болон Дональд Трамп нарын харилцааны талаар тодорхой мэдээлэл бага байна. Харин сануулхад Дональд Трампын тухайд олон жилийн өмнө Эпштейнтэй харилцаагаа таслахаас өмнө нөхөрлөдөг байсан гэдг бол хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэрэгүүдэд гар бие оролцсон тал дээр бол өөрийгөө хамгаалдаг, гэм буруутай үйлдэл огт хийж байгаагүй гэж мэдээлсээр ирсэн байна. Дональд Трампаас гадна өөр олонний танил нөлөө бүхий хүмүүстэй холбоотой янз бүрийн яриа багтаж байгаа. Тэднээс товч харах юм бол дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск Эпштейнтэй харилцсан захидлууд задарсан байна. Тэгэхээр удаа дараа түүнээс болох үдиршлийн тухай асууж сайхан амарч хөгжүүлмөр байна гэж хэлж байсан юм байна. Өмнө дэлхийн 4 дахь баян хүн болох Билл Гейтсийн нэр ч гэсэн дурддагдаад байгаа. Тодорхойлох юм бол 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эпштейний ноорголсон имэйлд Билл Гейтс Орос бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсны дараа авсан өвчнийг нь эмчлэх эм түнд хэрэг болсон тухай бичсэн байсан байна.
Энэ мэтээр материалууд задарч байгаа ч гэлээ ардчилсан намын хууль тогтоогчид болон хохирогчдын өмгөөлөгчид уг баримт бичгүүдийг бүрэн гүйцэд дэлгээгүй гэж шүүмжилж байна. Калифорни мужийн төлөөлөгч Ро Хана нийт баримтуудын ердөө тал нь олон нийтэд ил болсон. Гэхдээ зарим хохирогчдын хамгаалах зорилгоор нэрийг нь зохих ёсоор халуулах ёстой байтал ингэж ил тод нийтэлсэн байгаа нь хохирогчдын хувьд эхийг нь зөрчсөн хэрэгэ гэж шүүмжилж байна. Тэгмээ Мариленд мужийн төлөөлөгч Джейми Раскин Хаким Джефферс нарч гэсэн Ро Харатай санал нэг байгаа гэдгийг илэрхийлж ил тод байхыг шаардаж байгаа. Джеффри Эпштейний хийсэн бэлгийн хүчирхийллийн хэрэгт дэлгэгдээгүй олон сая тоо баримт нэрс байгааг албаныхан онцолж байна. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам яг одоо хэнийг хамгаалж байгаа вэ гэдэг ийм асуулт олон нийтийн донд гараад байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Унгар улсад байрлах Рома үндэстний 1000 гаруй иргэд өнгөрөгч бям гарагт нийслэл Будапешт хотно Унгарын үндэсний ассамблийн гишүүн Янош Лазарыг огцорхыг шаардаж чигсэн байна. Жигсагчид Янош Лазарын Рома үндэстний талаар арьс өнгөөр ялгуулсан гадуурсан өнгө аястай хэлсэн үгийг нь эсэргүүцэж тэнхүү чигсэн юм байна. Рома хүмүүсийн талаар мэдээлэл өгөхөд Рома үндэстэн дэлхийн нийт анх цыгаанчууд гэдгээр нь таньсан гэхдээ одоо тэднийг уг нэршлэр дуудах нь бүдүүлэг хэрэгт тооцогддог байна. Унгарын Рома үндэстэн 1 сая хүртэлх хүн амтай буюу хүн амын 10% нь бүрдүүлдэг юм байна. Тэдний хувьд удаан хугацааны турш ядуурл, ажилгүйдэл, ялгарлан гадуурхалтай тулгарч ирсэн байна. Гэтэл өнгөрсөн сарын ихэр Лазар Рома хүмүүсийг Унгарын ажиллах хүчин олдохгүй байгаа буюу хүн тоож ажиллахгүй байгаа ажлуудыг хийж болохоор хүмүүсээ гэж хэлсэн байна. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа Унгарын засгийн газар цагаачлалын эсрэг арга хэмжээгээ чангатгаж байгаа тул улс ажиллах хүчний дутагдалд орж байгаа. Хэрвээ жорлон цэвэрлэх цагаачид байхгүй бол бид дотоод нөөцөө ашиглахаас өөр арга байхгүй гэж хэлсэн байна. Энэхүү түүний хэлсэн мэдээлэл иргэдийн уур бухимдал дургуутслыг төрүүлж байгаа юм. Шүүмжлэгчид Лазарын Рома хүмүүсийг харж байгаа байр суурь нь Унгар улсад амьдардаг олон үндэстнийг хамгийн доогуур үнэлсэн, доромжилсон хүн чанаргүй үйлдэлээ гэж буруутгаж байна. Тэдний үзэж байгаагаар дэлхийд даяарчлал газар авч улс орнууд нэгэндээ нээлттэй олж арьс өнгөөр ялгарлан гадуурх нь хайрцангуй ховорцсон ийм үед Унгар улсын үндэсний ассамблеийн буюу парламентын гишүүн нь иймэрхүү мэдээлэл хийнэ гэдэг нь ёсны хувьд ноцтой зөрчил тооцогдож байгаа юм. Тийхүү жагсагчид Лазарын офисын гадна цугларч түүнийг уучлалгүйж албан тушаалаас огцорхыг нь шаардсан байна. Лазарын тухайд өөрийн хэлсэн үгэнд аль хэдийн уучлалт гуйсан, хэлэх гэсэн санаагаа буруу тайлбарсан байна гэж хэлсэн баг. Гисэн хэдэж эсэргүүцсэн жагсаал бол мэдээж намжаагүй. Бохомдсон иргэд түүний хэлсэн хэн нэгэн жорлон цэвэрлэх хэрэгтэй гэсэн үгнээс санаа аван суулдуур угаагч барин жагсаалаа өргөжлүүлж байгаа юм байна. Улс төр судлаачид ирэх 4-р сарын 12-нд болох Унгар улсын парламентын сонгуулийг дурдж байна. Энэхүү сонгуульд уг үйл явдал тодорхой нөлөөтэй байх нь бол гарцааг байгаа юм. Сүүлийн онцлог мэдээд нэгдсэн үндэсний байгууллагатай холбоотой байна. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд татвараа төлөхгүй байгаас шалтгаалan тун ойрын хугацаанд санхүүгийн суурил буюу дампууралд өртөх эрсдэлтэй болсон байгаа юм байна. Энэ талаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдээлэл хийж анхааруулсан байна. Түүний эхэлж байгаагаар нэгдсэн үндэсний байгууллага санхүүгийн хямралтай тулгараад байгаа. Ирэх 7 дугаар сар гэхэд бүр мөсөн мөнгөгүй болж болцсошгүй гэсэн байна. Түүнчлэн 2025 онд гишүүн орнуудын нийт төлөх ёстой төлбөрийн 77% нь төлөгдсөн. Үлс нь түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үр болон үлдсэн гэж байна. Тиймээс 193 гишүүн оронд илгээсэн загталда тэрээр заавал төлөх ёстой шимтгэлээ биелүүлэх эсвэл төлөхгүй гэж байгаа бол байгууллагын санхүүгийн дүрм журмыг бүхэлд нь шинжлэх шаардлагатай байна. Үгүй бол нуран унах аюул нүүрлэнэ гэж анхааруулсан байна. Энэхүү нэгдсэн үндэсний байгууллага санхүүжилтгүй болж байгаа нь нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том хандивлагч болох Америк нэгдсэн улсынхын татвар төлөгчдийн мөнгийг үр гамгүй зарцуулж байна гэж үзэн хэд хэдэн тодруулах юм бол харьяа 31 агентлаас нь гарч санхүүжилтээ огцсон тансантай холбоотой гэж болох юм. Америк нэгдсэн улс нь 2025 онд нэгдсэн үндэсний байгууллагын тогтмол төсөвт төлөх ёстой төлбөрөө хийгээгүй. Мөн ихийг сахиулах ажиллагаанд өгөх ёстой байсан санхүүжилтийнхээ ердөө 30%-ийг нь санал болгож байгаа юм. 12 дугаар сарын сүүлчээр нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд Америк нэгдсэн улс $2 тэрбум санхүүжилт амласан. Гэхдээ энэ нөрөө 2022 онд зарцуулсан $17 тэрбум доллартай харьцуулахад маш бага дүн байна. Америк нэгдсэн улс ч гэлтгөө өөр хэд хэдэн томоохон улс орнууд өртөө байгаа. Зарим нь бүр төлөхөөс татгалзаж байгаа юм байна. Ерөнхийдөө Их Британи, Герман зэрэг Европын орнууд ч гэсэн бодлогын төвшөнд гадаад тусламжуудаа мэдэгдэхүйц таранхаар төлөвлөж байгаа. Энэ нөр нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй нөлөөлөх нь бол гарцаагүй.
Дагсруулжуудын мэдээлж байгаагаар Женев дэх төв байранд нь нөхцөл байдлыг анхааруулсан зарууд хаасайгүй байрлуулсан гэж байна. Мөнгөө хэмнэхийн тулд урсдаг шатыг тогтмол унтрааж халаалтыг багасгасан гэх мэдээлэл байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын томоохон агентлагч гэсэн таналтууд хийж байгаа юм байна. Тухайлбал хүний эрхийн алба төсвийн таналтын улмаас ноцтой зөрчлүүдийг баримтжуулах боломжгүй болсон гэдгийг анхааруулж байна. Учир нь мөрдөн шалгагчдыг илгээх санхүүжилт байхгүй болсон баг. Өмнө нь тэдний цуглуулсан баримтууд дайны гэмт хэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн шүүх ажиллагаанд ашиглагддаг байсан. Их хүрийн эндэгдэл хамгийн өндөр түвшинд хүрсэн улсуудын нэг болох Афганистанд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан эхнэрэн эмнэлгүүдэд хаахаас үр аргууд хүрсэн байна. Түүнчлэн дэлхийн хүнсний хөтөлбөр Судаанд болж байгаа мөргөлдөөнөөс зугтсан дөрвөсний хүнсний тусламжийн хэмжээг бууруулахад хүрсэн байна. Антонио Гутерришийн хэлж байгаагаар нэгдсэн үндэсний байгууллага өмнө ч гэсэн санхүүгийн хямралтай тулгарч байсан. Гэхдээ одоогийн нөхцөл байдал өмнөхөөс огт өөр тун ноцтой түвшинд хүрсэн байгаа гэлээ. Мэдээ үргэлжлүүлж байгаа хөрвүүлэн та бүхэн зарим мэдээллийг товчоор багсан улаана. Энэтхэг улсын нийслэл Нью Дели хотноо 2 сая гаруй оршин суугчид Ямана голын аммиакийн бохирдол нэмэгдэж, улсын эвэрлэх байгууламжууд хаагдсны улмаас 7 хоногийн турш усны хомсдол хязгаарлалтанд оржээ. Тодорхойлбол ядуу бараа хорооллын айл өрхүүд өнгөрсөн сарын сүүлээс эхлэн цагийн хязгаарлалтай усны хангамжтай амьдарсан байна. Мөн тэднийг хангаж байгаа усны хувьд таагүй үнэртэй бохирдсон ус ээжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэтхэг улс Иран улсын оронд Венесуэл улсаас газрын тос худалдаж авч эхэлнэ. Бид тохиролцоонд хүрсэн гэж мэдээллээ. Иргэн сануулгад Америк нэгдсэн улсын 20 арга хэмжээний улмаас энэтхэг улс Иран улсын түүхийн нефтийн ихээхэн хэсгийг импортлохоос зайлсхийж Орос улбаны улсын нефтэнд найдаж ирсэн мэлээ. Харин Америк нэгдсэн улс саяхан экспортыг хөгжүүлэхийн тулд Венесуэл улсын газрын тосны салбарт тавьсан зарим 20 арга хэмжээгээс сулруулсан. Мөн Хятад улсад Венесуэлийн газрын тосыг худалдан авах санал тавиад байгаа юм байна. Amazon компаниас гаргасан Melania гэх нэртэй Америк нэгдсэн улсын тэргуун хадагтай тухай баримтат кино нээлттэй хийсэн амралтын өдрүүдтэй ойролцоогоор $7 сая ашиг орлого олж 3 дугаарт эргэлзлээ. Гэсэн хэдиж маркетингтаа зориулж гаргасан их хэмжээний зардлага одоогоор нөхөх шинжгүй байна. Ийхүү шүүмжлэгчид Amazon-ы баримтат кино хийхээр хийсэн $40 сая гэрээнд арилжааны бус харин улс төрийн зорилготой байж магадгүй гэж шүүмжилж байгаа юм. Харин компани үүнийг өгөөсгөж байгаа бөгөөд нөгөө талд үзэгчид киног шүүмжилж Metacritic болон Rotten Tomatoes сайтуудад маш бага үнэлгээтэй байна. Украин улсын цэрэг зэвсэг болон аюулгүй байдлын судлаач мэргэжилтэн Александр Коваленкогийн үзэж байгаагаар Орос улс Украин улс руу түр гал зогсоох гэрээнд тохиролцсныхоо дараагаас цэргүүдийн шарилыг олноор шилжүүлж байгаа үйлдэл нь Украин улсыг сэтгэл зүйн дарамтанд оруулах цэргийн тактик гэж тайлбарлажээ. Мөн тэрээр Украинд ам өргөцсөн цэргүүдийн цогцос эзлэгдсэн газар нутаг дээр байгаа тул бодит тоо баримжаа гаргахад хүндрэлтэй байгааг хэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан багцлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.